За сайн бацгаана уу. За манай эко сургуулийн хүрээнд анхны жилдээ эко сургууль болсон баяр тэмдэглэлээ одоо арга хэмжээгээ зохион байгуулж байна. Тэгээд өнөөдөр сахирлаасаа ярилцлага авах гэж байна. За эко сургууль болох хүрээнд амжилтын баяр анхны жилдээ зохион байгуулж штэ. Таны сэтгэл ямар вэ? За техник технологийн политехник коллеж маань өөрөө ногоон сургууль болох юм маш том зорилго тавьсан явж байгаа. Тэгээ манай сургууль бол хөгжлийн бодлого төлөлтийнхаа хүрээнд бол 5 тэргүүлэгчийг л тавьж явсан. Тэгээ сургууль маань өөрөө ногоон байна, хүнд ээлтэй, байгальд ээлтэй ийм одоо орчныг бүрдүүлэх, ийм бодлогыг барих, ийм арга зүйг зохион байгуулах, ийм одоо ногоон гэдэг майндтай ийм одоо иргэдийг төлөвшүүлэхэд бол маш их гол үүрэг оролцох ийм байгууллага гэж үзэж байгаа. За тэгээ энэ хүрээнд бол их олон ажлуудыг сургууль маань хийсэн. За ингээд орчноо бол одоо хүн дээлтэй, байгаль дээлтэй маягаар одоо бид нар тогтчулж байна те. За мөн сургалтынхаа одоо хөтөлбөрт энэ ногоон те энэ ойлголтыг, ногоон төлөвлөлтийг одоо маш их оруулж ирж байна. За мөн бид нар бол эрчим хүч, захиргаа эрчим хүч хэмнэх, хог хаягдлыг ангилан ялгах, түүн дээрээ судалгаа явуулах, түүнийг одоо хоёр дахь те дахин ашиглах те бүтээгдэхүүн болгох энэ төр гэдэг тал дээр судалгааны ажлууд хийх гээд маш олон ажлуудыг бол бид нар хийж байна. Тэгээд манай ногоон бас зөвлөл бол байгуулсан сургуулийн манай оюутан суралцагчдын багшийн ийм төлөөлөлтөй сайхан ногоон зөвлөлийг байгуулсан. Тэр ногоон зөвлөл маань жил болгон ажлын төлөвлөгөөгөө одоо боловсруулж ажилладаг. Тэгээ энэ ажлын төлөвлөгөөн дотор бол жил болгон энэ амжилтын баярыг бас тэмдэглэхээр оруулсан байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нар бас энэ ногоон сургууль болох энэ томоохон зорилгынхаа хүрээнд анхныхаа одоо тэгээ амжилтынхаа баярыг бас өнөөдөр хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ миний хувьд бол энэ бас амжилтынхаа баярыг бас амжилтаа ингээд бахархаад одоо ярилцаад хуваалцж байгаадаа бол маш их баяртай байна. Тэгээ бид нар бол бас IT Green одоо твит гэдэг юм пэйж одоо ажилуулдаг. Тэгээ энэ пэйжээрээ бол маш сайн одоо туршлагыг бол бусдад түгээдэг. Тэгээ ер нь бол бусдад гэрэл түгээж, бусдад энэ ногоон байх, энэ байгаль орчиндөө ээлтэй ногоон төлөвлөлтийн талаар байнга одоо туршлагаа түгээж явах ийм одоо бас зорилготой байдаг. Тэгээ манай оюутнууд ч гэсэндээ энэнийхээ хүрээнд энэ пэйжээ одоо бас маш сайхан хөтлөөд өдөр болгон одоо маш шинэлэг, шинэ энэ мэдээнүүдээр одоо бусдад хуваалцаад ингээд ажилладаг байгаа. Тэгээд ер нь IT Green твит маань бас нэг тийм оюутан суралцагчдынхаа дунд тийм одоо сайн туршлага түгээх нэг тийм аян зарлаад тэгээ тэр аяныхаа хүрээнд бол бас Green твит буюу чи бол эхлэн юм аа. Чиний дараа би юм аа. Чи бол бусдыг одоо манлайлнаа. Тэгээд бид бол энэ ногоон болно гэдэг ийм одоо урай үгийг бас гаргаад ингээд маш амжилттай хэрэгжүүлээд явж байгаад бол маш их баяртай байдаг. Тэгээ манай оюутнууд бол маш өөр болсон. Одоо ингээд өнөөдөр амжилтын баяраа тэмдэглээд өнөөдөр чинь бараг 400-аад оюутнууд энд ингээд те амжилтын баяраа тэмдэглэж шít. Тэгэхэд энд бол хог хаягдл нэг ч алга те хог хаягдлаа англиад хаягдсан байна. Энэ бол аюулгүй том амжилт байхгүй юу. Тэгээ бид нар өөрсдөө бусдыг бас үлгэрлэж те өөрсдөө ингээд эхлэн байна. Чи эхлэн байна, өөрсдөө эхлэн байна. Тэгээд бид бол цаашдаа энэ ногоон байх тал дээр бол байнгын насан туршдаа дасралтгүй энэ одоо төлөвлөлтийг хэрэгжүүлж гэр орондоо тэгээд улс их орондоо те өөрчлөлтийг өөрөөсөө эхэлсэн ийм сайхан одоо амжилтын баярыг бол жил болгон тэмдэглэх болно гэдгийг уриалж хэлж байна. Тэгээд эхлэн чи шүү. Техник технологийн дээд сургууль, техник технологийн политехник коллеж маань Green твит болох зорилтыг тавиад бас одоо багагүй хугацаанд ажиллаж байна. Тэгээд энэ хугацааныхаа амжилтын баярыг хийгээд хүүхдүүд маань өөрсдөө бас санаачлаад урлагийн номертой хийж бүтээсэн уламжлал болгоод дадал зуршил болгож хийж байгаа зүйлсүүтэй ярилцаж ингэж одоо өөрсдийн санаачлагаар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь бол их онцлог болж байна. За энэ хугацаанд бол бид нар өдөр тутмынхаа зуршлуудыг маш их өөрчилсөн зөвхөн одоо хичээл, сургалт, дадлага гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүд бусад одоо хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд дээр бие биендээ санаа тавьдаг, бие биендээ шаардлага тавьдаг, хариуцлага нэгдэг ийм одоо тогтолцоороо бид нар шилжиж гин. Жишээлх юм бол хогоо ангилж хаяхыг, усаа одоо хэмнэхийг те. За одоо бас бие биентэйгээ хүндэтгэлтэй харилцахыг, үе тэнгийн дээрлэгэл дарамтаас урьдчилан сэргийлэхийг. За тэгээд магадгүй одоо сургалтынхаа орчинд бол одоо ёс зүйтэй, ёс суртахуунтай ажиллаж сурахыг бол бие биенээсээ зөвхөн
багш нар гэхгүй хүүхдүүд бие биенээсээ шаарддаг одоо ийм тогтолцоор орж байгаа нь бол маш их авууштай ач холбогдолтой болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ амжилтын баярыг бид нар цаашдаа жил болгон уламжлал болгон зохион байгуулж тэмдэглэж цаашдаа бид яаж одоо бүх амьдралаа бүх одоо үйл ажиллагаагаа грин болгох вэ, эко болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллана гэж ингэж төлөвлөж байна. Тэгээд одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ногоон зөвлөлийн маань үйл ажиллагааг дэмждэг сургуулийнхаа нийт удирдлагууд, багш ажилтнууд, оюутан суралцагчид та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Амжилт хүсье.